800 м квадрат. Энэ аминда брендийг энд нутагшуулаад байгаа шүү дээ. Нарлаг үлэмж. Тэр кемпинг гэж брендийг. Өргөн 10, уртан тэгээ 20-оос эхлээ 100 хүртэл байна. Хамгийн боломжтой 800. Миний ийшээ нэ 20 чинь нар нилэн дээр гарч иж энэтлээ хааны сүүдрийг ингэж тусч байгаа байхгүй. Дараа нь ийшээ орчингууд энэ хан ойрхон учраас энэний сүүдэр нөгөө хөрсөн дээр тусаад тэгээ нарнаас хурааж авах эзлэхэн баг байна гэсэн. За. Ийм зүйл харагдаж байгаа. Тэм учраас юу гэхээр зэрэг манай нөхцөлтэй шүү дээ. Хөх хот ингэж байхгүй. 80 100 м-тэй хүлэмж манахаас арай дулаахан л да нэг 10 градус орчим дулаах юм байла. Тэгэхэд тэнд ямар ч халаалт. Нөгөө нарныхаа дулааныг тийм эзлэхүүнээр авна гэсэн үг шүү дээ. Тэм учраас 20 хүлэмжүүд нэгдүгээр та яагаад үзэлжгнээ тарих. Би үзэлжгнээ тарих гэхээр жоохон жин сурахаар хагас үтэн сайн нөгөө хотын чи явах газар. Хүүхдээ тэрэ нэгийн тэрэ нөгөө нь хөдөлсөн. Ингээ гэрүүлээ эмээтэйгээ хадам ээлжтэйгээ орж ирээ ингээ суу. Тэнд үзэлжгэн ингээд байхаар өгөхгүй байхаарахгүй байхгүй. Тэгээд тэнд хүн цайлханжуулна. Тэгээд зардал гарахаар нөгөөдхийн би нэг 5 хэлийг бариад машин дэргээр заруулаад ингээд юу талбай ногоон чи гарч байгаа ургацсан байхгүй. Таваар юм биш. Тэгэхээр 20 бол зүгээр өрсөлдөний л хүлэмж юм. Тэгэхээр би энэ 800 сонгож байгаамаа. За дараа нь худаг ус дулаан гэрэлтүүлэг тэр юм бүгдийн тэр парк хангачих юм. Одоо яг энэ нийтийн орон сууцнд байгаа шиг тийм л юм болно гэсэн үг. За ерөнхийдөө энэ хоорондоо нэг хүлэмж 15 м-тэй, ийшээ 800, өргөн 10, энэ дунд талын гудамж нь 20 м-тэйгээр нэг хөөхөн хот босгох гээд байгаа байхгүй юу? Тий. За ерөнхийдөө үн сонин байж байгаа тий. За энэ 800 м квадратын хүлэмж би дархан нэгийг барьсан. Шугамбаагт 200 барьсан. Энээс 15 оны 6 сарын байдлаар 1 м квадрат нь хот орчин 150 орчим 1000 төгрөг. 1 м квадрат. Хүлэмжний жилийн 4 удаа ургац авах хүлэмжний үн. Орон сууцны үн сая 800 мянга. Тэгээд яг барилгын зардал энэтэй дээр нь нөгөө халаалтын 100 хуслагын систем нөөцийн сав тэгээ үйлчлэгээ авахаар юу яаж байгаа. Ерөнхийдөө бол барилга бол 120 сая төгрөг баригданаа гэсэн нэг юм зүйл харагдаж байна. Одоо суурьтайгаа механизмын зардал тэгээд тоосгон хан өрөлт энэ юм байна. Дээр нөгөө гаднаас ирэх тэр материал. 1 м квадрат нь 150 мянга орчим төгрөг болсноо хот орчим хотоос олдох юм бол нөгөө тээвэр чинь нэмэгдэнэ. Гэсэн энэ гэхдээ жишг хүн шүү. Хүмүүст би зүгээр санаа өгөх гэж байна. За тэгэхээр энэ байж. Нэг хүлэмжийн санхүүжилт энэ чинь нөгөө нэг гадна дэд үтсийн нийтийн халаалтын шугам орно шүү дээ. Дулаан ус. За ингээд ерөнхийдөө хүлэмжийн байрлал 120 сая, бусад зардал нь 30 сая. Энд үрсэлгээ гэхэд 3000 гаруй үрсэлгээ ордоо гэхэд 4 сая 500 ингээ явж байгаа. Тэгэхээр нийт зардлыг би нэг 150 сая төгрөгийн өртөгтэй нэг 800 м квадрат хүлэмжтэй болно гэсэн. За чи яаж төлөх юм бэ гэдэг нэг юм асууна л да. За ерөнхийдөө 800 м квадратаас 80 м квадрат нь хүний явган зав. Ногоо тарихгүй. Тэгэхээр цэвэр ашигтай яг тарих талбай 720. Эндээс 1 м квадратаас 25 кг өргөслөмхээр авч яа. Авна гэж үзвэл жилд 2 удаа авна гэх юм бол 1 м квадратаас бид нэр 50 кг аваад жилд 36 тонн өгөрцөө авах юм. Ингээд 36 тонн өгөрцийг сая бол цагаан сараар 13,000 хүрчлээлээ өгөрцөө. Ер нь бол ийм нэг уналтай дээ. Манай зуны талбайгаас ирж байгаа ногоо 8 сарын 25-наас 9 сарын 25-ны хооронд нэг ундгийг. Бос үед бүгд өсөлттэй. Тэгэхээр би дунджаар 4000-аар авахаар жилийн борлуулалтын орлого 144 сая. Энээсээ та юугаа өгнө? Нөгөө цалин цуугаа өгнө. Тог цахилгаанаа төлнө ингээд явахаар 150-ыг та гаргачаад байгаа шүү дээ. Энэ 144-өөс одоо талын нэг гэж үдээ. 70 саяын та зардалтаа өгөө цалин мал.
Далын та зээлэнд өгч. Тэгэхээр би юу гэж харах гээд байна гэхээр 2 жилийн дараа таны хөрөнгө оруулалт гаргасан юм нойлуулаад ашигтай ажиллана л гэж байна. Ийм харагдаж байна. Энэ бараг 1.5 жилд сайн менежменттэй технологи сайн болвол 1.5 жилд энийг нойлж болно гэсэн юм. За энд орсноор та туршлагатай болно, бүтээгдэхүүний чинь өртөх багасна. Тэгэхээр өрсөлдөх чадвар чинь дээшлэн, зах зээлээ тэлнэ, ашиг орлогоо нэмэгдүүлнэ, брэнд бүтээгдэхүүнтэй болно. Гэхдээ энэ яг ерөнхийдөө ингэж харж байгаа. За нийгмийн ач тусан төрөв нь ерөнхийдөө хэлсэн. Хамгийн гол нь хэрэглэгчдийг өдөр бүр шинэ ногоогоор хангах ийм зүйл бий болно гэж. За түрүү ярьсан. Одоо нэг ийм боломж байна. Би Голландаас юу авчирж байгаа. Энэ одоо хүний юмд ерөөсөө тийм үргээд яах вэ? Юу яая? Дэлхийн брэнд Голландд байна. Үрийн бодлогоор номер 1 байна. Тэгэхээр тийм брэндийг авчирч тэр чинь бүр шинжлэх ухааны батлагч юм зүйл энэ тарих гэж байна. Тэгэхээр энэ дээр юу харагдж байна гэхээр Голландууд их сони юм ярьж байна. Европын албаа Оросд эдийн засгийн хориг тавьчихгууд Голландчин Оросын тэр том зах зээлийг жимсээр хангаж ирсэн юм шүү дээ. Тэнгүүд зах зээлгүй болж ирж шүү дээ. Тэгэхээр Голландууд юу сонирхож байна гэхээр та нар тийм үлэмж материалыг яаж завь бид нар технологитойгоо үртэйг ороод Оросыг наанаас нь хий гэж аахгүй. Тэр нь боломжтой бас. Тийм ээ? А нөгөө хоёр талын ногоо хийдэг 350 хил ногоо хийдэг гэж чинь. Тэр гарууд чинь бол энэ дээр ам нь ингээ байж байгаа байхгүй. Тэгэхээр бид нар цаашдаа бол экспортыг харах гэдэг байна. За энд яг үдэ миний хэлж байгаа юм да. Бид нар ямар машин онгоц хийнэгээд мултраад байгаа биш. Тэг өөрөөсөө энгийн зөв шүү дээ. Тий. Тэгээд хүлэмжүүд ухдаг биш ургадаг уурхай гэсэн юм зүйл байна. За ингээд ерөнхийдөө ийм боломжтой юм шүүгээд энэ яриагаа өндөрлжээ. Дээр нь зүгээр нэг нууц хэлий та нар одоо миний лекцийг ингэж юу яаснаа хол энэ нөгөө охоос